Зэвсэн тэр хэдүүлээ гүнгийн хэв бол дахин дөрсөн галуурч. Гэх хөдөөнийхэн дараагийн портер болж байна. Бэлэг эдгээс өмнө нэг зүйлийг хэлэхэд хэрэв манай суугтай хамтарч ажиллах хүн болон байгуулга байх юм бол description хэсэгтэр байрлуулсан мэйлэр холбогдорой. Харин байнгын үзэгчтэй хандаж хэлэхэд яг одоо лайкадаар. The like-ын тон угаасаа их байх юм бол дараагийн парт нь айгүй хурдан ордог гэдгийг та одоо бараг мэддэг болсон байлгүй дээ, тийм биз дээ. Тэгээд үнэнч үзэгчтэй хандаж хэлэхэд лайкад одоо дар. За, лайкад дарчихсан бол шууд гол зүгээр руу орцгоё. Өмнөх партаар ариунаа гүйж нэг охины дээрлгэж явахт нь аварснаар дуснаа та одоо тэндээс өргөлүүлцгээе. Чамаа хэмээн юм бол гэж утсан чинь ертөө л үсий пандусын 5 дугаар гүнж байсан байх шүү дээ. Уулзаж байгаа маань нэр төрийн хэрэг. Би чамтай гар баримааргүй байна. Чи харин энэ нөхцөл байдлаа тайлбарласан чинь дээр шүү. Чи нэг зүйлийг бороор ойлгодох шиг байна. Түүнээс асуугаад үзэх үү? Түүнд хэл. Би яг одоо чамааг дээрлэхэд байна. Үгүй, тэд намайг дээрлэхгүй. Чамд нуух шаардлага байхгүй шүү дээ. Өөрийгөө хараач. Та зүгээр яв. Бид зүгээр сэлгүүцэж байгаа юм. Сая сонсноо. Надад муухай санагдаж эхэлж байна шүү. Хамаагүй. Би түүнийг аваад явна. Ингээд урагшаага алхах үед нь хажуудаас нэг зам орж ирснэ. Хөөе, чи сонсохгүй хам. Чамаг яв гэд байна шүү дээ. Гэт ариуныгийн гарнаас нь барих үед нь хажуудлаас нь гинтэл манай саруул ороод ирнэ. Саруул. Тэгээ нөгөө тэрлгүүлж байсан хүүхдээ саруул харснаа Лексимус гээд танид байж байдаг. Грам хаант улсын Клейн зээц. Их газрын хамгийн шилдэг сэлэмчин Лексимус Клейн. Тэр өгтөө бол Усип хаант улсыг байсан. Гэхдээ яагаад ч юм академик төгсөөд тэр Грам хаант улсын Клейн каунтиг гэрт орсон. Тэгэд бүр их орноо хүртэлсэн байсан. Гэт ер нь бол саяны дээрлэж байсан хүүхд чинь нэлээд чадварлаг хэлтчин гэдгийг бид нар мэдж авна. Тэгээ өмнөх амьдрал нь болохоор манай саруулыг энэ хүнийг алаа гэсэн тушаалыг өгсөн юм байна л дээ. Ихтэй даач гитэж алахыг хүсээгүй болохоор манай саруул албан ёсоор түнтэй тулаан хийстээр ялч чадсан байдаг. Тэгвэл Лексимус гэдэг хүн нь болохоор нэлээд хүчрхэг бүр маанагүйгээр элдний оргил төрсэн хүн гэж хэлэгдэж байсан хүн юм байлаа шүү дээ. Тэгэхээр нэлээд хүчрхэг гэж ойлгож байна. Тэр нөгөө дэрлэж байсан хитэг нь буюу нөгөө айхтар гэр бүлийн гишүүнгээд байснаа та. Тэр нь шууд манай хүнд болохоор тоглоом тоглох гэж хэлдэг. Тэгээд нөгөө тоглоом нь яг юу юм бэ гэхлээр нэгэн дөрвөө манааны хүчийг их хэмжээгээр өгч тоглох тоглоом юм байлаа л дээ. Тэгээд энэ тоглоомоос болоод маш их хүн өөрийн манааны цөмөө алдаж байсан юм байна лээ. Тэгснэ саруул тэгэлтэй. Тоглыг гиснэ айхтар их манааг өөрийн гартаа цоглуулснаа. Яасан бэ? Амаа нээлтээ. Зурагтаа солиход Лексимусыг ариуна саруул хоёр имлэгт авчирсан байгааг үйл явдлаар үргэлжлэнэ. За одоо хэдүүлэн Лексимус гэдэг хүнийг нь хэдүүлээ цааштай өөрөөгээ тавьчаа заа юу. Ариуна өргөжлүүлэн чиний өрөө чи хаана байдгийг бэ гэхтэн энгийн тахим гэж хэлдэг. Тэгээ энгийн тахимд нь болохоор зүгээр нэг тийм дээд зэргийн хүмүүс ордоггүй зүгээр нэг тийм харц боолууд л ордог тийм. Тэгээ энгийн л гэсэн үг л багхгүй юу. Тэгээ яг яагаад тийм энгийн хүн орсон юм бэ гэсэн чинь өөрийнх нь багш буюу Вэлтон нь түүнийг сургуульд оруулаад санхүүгийн нэмлэг үзүүлнэ гэж амласан ч гисэн даанч ажлаасаа халагдчихсан байж таардаг. Тэгээ өөрөөр хэлэх юм бол ер нь бол энэ үүрэг маань ерөөсөө дэмжих хүн байхгүй гэсэн үг. Саруулын бэлэг нь ойлгонгуудаа шууд ариуна танангуудаа чи яагаад түүнийг өөрийнхөө доор авч болохгүй гэж гүнжтэй. Юу яриад байгаа юм бэ? Энэ чи эрэгтэй хөхт байна. Гэсэн угаасаа үүрэг гэдэг нэрнээс нь ойлгомжтой бас тээ. Эмэгтэй л дээ тийм. Энийг яг хэлхий мартсан байна. Дээлтчгүй эн чинь богино өстэй эрэгтэй хувц өмсдөг учраас л маш олон хүмүүс түүнийг эрэгтэй гэж андуурдаг гэж таарнаа. Ариуна өргөсөлөн ямар таач чи юу гэж бодож байна? Саяны саруулын санал нэлээд дажгүй санагдлаа. Чи миний доор орох юм болоо муу хүмүүс дээрлүүлэхгүй. Чи хүссэн бүхнээ сураад тухтай амьдралаар амьдрна. Яагаад би гэж? Нөгөө би ганцаар явах дург юм л та. Гэсэн үүрээ шууд л би заавал таны бахархаж чадхаар нэгэн болноо. Маш их баярлаа. Гэснээр ариунагийн доор оруулж байгаа юм. Тэгээ саруу саяны өрөөс гарахтаа бодохдоо ялцчгүй үүрээ бол үнэхээр чадварлаг хэлтчин. Хэрвээ саяны тэр дээрлэж байсан хүүхэд нь үүрээгийн манааны төвийг эвдээгүй байсан бол ямар айхтар хүчрэг сэлэмчин болох нь ойлгомжтой шүү дээ. Тэгээ өөр нэг зүйлийг боддог нь гэхдээ би яг одоо өөр зүйл сонирхож байгаа. Танхимын мастер сэлэнгээс өнөө өглөө тушаал авсан. Энэ бол миний манангийн хуваар авсан анхны яриад тах даалгавар. Гамана хүн эргээд өөрийнхөө хуучин ажилд орчихж байгаа байхгүй юу? Манай хүн өргөдөлөн өөрийнхөө актамраа орж явахт нь гинтэл хажуудлаас нь нэг хан ман цөмрөд ороод ирэх бөгөөд нөгөө цөмөлсөн хүн нь болохоор би ранк нь A гэдээсэн маш том биетэй 11 настай Сэд Жагархан гэдэг хүү байдаг. Тэгээ тэр хүн болохоор 11 настай хэрнээ ийм том биетэй байх. За энэ ч яах вэ? Тэгээ манай хүнийг мэддэг байж таарнаа. Тэгээ яг яаж саруулын талаар мэддэг юм бэ гэсэн чинь би ойлыдын чиний талаар сонссон. Чи жидгэрийн яраат нэг ялсан. Тэгээд бүр лууны дайралтаа сайн мэдгарсан. Дээрээс нь чи биеийн хүчээр S ранг авсан. Би хүртэл S авч чадаагүй байхад
Гиснэ тулалцгаа ясгаруулаа. Одоо саналаа. Түүний цээжин дээрх тэмдэг Эспарняг бэлэгддэг. Тэгэхээр цөлийн ханхуу активд орсон гих цуур яриа үнэн байх нэ. Эспарня бол их газрын зүүн зүгт байрладаг цөлийн дунд байдаг болсон. Шид болон тулаанд хоёулан дээр нь дээд Гоцавьясны 1-р ханхуугаар өдөрдүүлсэн хүчрхэг армиас болж Усип хаан тулс хүртэл тэр улсыг эзлэх гэж нэлээд хитүүдсэн. Гэхдээ энэ хүчрхэг улс цороо ганц зөв залгамжлагчийн гинтийн өвхлээс болж сөөрөл рүү онсон. Өвглийн шалтгаанаа нүвч. Тэр булчингаа хөгжүүлэхэд дэндүү хүн хараад эрүүл мэндэ мартсан байсан. Тэгээ энэ хүн хин юм бэ гэхлээр одоо яг манай саруулын өмнө зогсож байгаа Сет Сагархан. Тэмүүтийн залууч манай хүнтэй тулдаг гэдэг байгаа шүү дээ. Үндэн саруул үг гэж хэлдэг. Тэгээ яагаад гэсэн чинь энэ актын дотор нь зөвшөөрлөг тулаан хийх хоригддаг юм аа. Гэхдээ зөвшөөрөлтөд тулаан хийж болдог. Үүнийг зөвшөөрлөг нь 3 давхар давж болно гэсэн чинь шууд л нөгөө залууч нь манай хүнийг хаяад нөгөө 3 давхар руу яваад өгнө. Дэ утаж манай саруул болохоор би зөвхөн яриусах хажуул дээр л хөвлөрг болохоор түүний хэсэгтээ мартцгаая. Зикрэм бэлтгэл хангагдчихлаа. Тэгээс хэлгүүцэд байлгүй наадах үйлчлэг нарт хурдан шиг өг. Зикрэм Альбус. Их газрын хамгийн баян 3 хүний нэг. Тэр олон нийтийн өмнө хандив их хөрөгдөг сайхан сэтгэлтэй гэж хүн танигдсан. Гэхдээ энэ бүхний цаана тэр боолын заахаа ажиллуулж өөр төрлийн амьтдыг үржүүлдэг. Өнөөдөр миний амьдралын урлагийн бүтээл гарч ирэх болно. Сайн анхаарал тавиарай. Мэтлээ ирэх мэ. Манай хүний бай болохоор одоо энэ Зикрэм. Би бодож байсанаа хурдан дуусгаж чадах юм шиг байна. Дажуулал нь Кайрос болохоор маш нэг эвгүй цогц энерги мэдэрлээ гэд тэр боолуудын дунд нэг зүйл байгаа гэж таардаг. Юутач манай хүн ажиллаа хийх гэж нөгөө нэг хідэн Зикрэмийг дагалдаж байсан цэргүүдийг нь замархан гихтэн цааш нар олчхаад Зикрэмийн гарааг нь тасцснаа. Зикрэм Альбус. Бүх төрлийн хүнлэг бус дуршилт болон өржүүлэг хийдэг. Тэгээд бүр хууль бус боолын зах ажилласан. Чи өөхөх ёстой биш гэж юу? Би чамд 1 минут өгье. Өдийг хүртэл үйлцэн нүглээ намжил. Тэрний дараа чиний бүх зовлон ална. Тэр чи намайг ална гэсэн үг үстэй. Гэснэ хөөх амтан бүр усан нүдлээд уйлаа цуучна. Би ч гэсэн хоолоо олж идэх хичээл хичээж байгаа шүү дээ. Тэд хүсэж байгаа хүн болохоор л би боол зардаг. Боол худалдаж авч байгаа хүмүүс л муу залгавсан. Би муу юм юу хийсэн юм бэ? Тийм ээ. Угаасаа чамайг гимшнэ гэж бодоогүй. 1 минут чинь дууслаа. Чи зүгээр зовж хүч болно. Гэвч өнөөх залууг нь болохоор амархан гихшин цааш нараастаа нөгөө Кайрими мэдрээд байсан эвгүй нэг дээр нь очдог. Тэгсэн нэг эмэгтэй яг үхэх өмнө нэг өндөг тэрвэрчгсэн байх бөгөөд нөгөө өндгийг нь манай хүн өөрийнхөө гэртээ аваад ирнэ. Тэгсэн энэ зүйл нь болохоор луугийн өндөг гэж таардаг. Тэгээ Брайан болохоор бүр санаа зовсон энэ чи хагарчихвал яах юм бэ гэхтэн. Үгүй луунуудад ласэр их манаатай болсон. Тийм болохоор наадах чинь зүгээр нэг ийм хэн зүйл тагарна гэж байхгүй гэсэн чинь нөгөө лууны өндөө цуураад эхэлнэ. Тэгээ мэдээ чинь энэ Брайан бүр ухаан алдах шахам бүр айж байгаа шүү дээ. Тэгээ өнөөх хөндөгнөөс нь юу юугүй луу гараад ирэх нөө дээ гэсэн чинь хүүхэд байдаг. Тэгээ яагаад ингэж хүүхэд байгаа юм бэ гэхлээр луу болон хүний ирлээ зөхгүй юу. Нөгөө Зикрэм чинь луу болон хүнийг одоо хоорондоо нь хээлдүүлээд мэдхгүй дундаас нь мөндөг гаргацсан юм шиг байгаа. Мэдхгүй одоо ингээл ойлгож байгаа. Манай саруулыг харснаа шууд л ааваа гэд төрөөд ирэх бөгөөд тэр намайг аавынхаа гэж дуудсан баг та. Тэгээ Кайрим болохоор манай хүнийг энэ үндийг заавал авч явах хэрэгтэй. Энд чинь үнэхээр аюултай. Хагарна гэсэн асуудал байхгүй. Лууны үндийг хизээч ээжээсээ холбоотой хагардгүй юм гиснээр аваад ирсэн юм байна лээ штэ. Тэгээ манай саруул дотроо бодохдоо түүний зав. Үнэхээр мөн шүү. Энэ зүгээр нэг аратан хүн хоёрын ирлээс биш. Тэр хараал ицсэн хүн болон лууны ирлээс. Бидний амьдарч буй ертөнц түн шиг нэгний хувьд дэндүү аюултай. Хэрвээ актем түүний талаар олоод мэдчих юм бол захирал гадны аюулыг устгахын тулд түүнд хор нөлөө учруулж магадгүй. Луунууд гэсэн өөртөө цусан дөрөл маш их ач холбогдол өгдөг. Хэрвээ энэ хүүхэд оршдог гэдгийг мэдчих юм бол тэд түүний оршихыг мэддэг бүх амьд биетийг устгах гэж оролдох болно. Би үнэхээр тиймэрхүү аюулыг өөр хэрэгтэй юм өчөө. Энэ үгээс зовж амьдрахаас хойш гээд манай саруул яг алах гэж байхад нь нөгөө ирлээс чинь шууд л ааваа гээд манай хүнд яалтчгүй хөөрхөн байдаг учраас энэ сэтгэл хөдлөл юу вэ? Яаж ч яваад болох юм шиг байна. Түүнийг зүгээр өсгөцгүй Кайрим. Гиснэр яалтчгүй энэ ирлээзийг нь Кайрим болон саруул өсгөхөр болох гэж байгаа байхгүй юу? Зөргөлөл манай саруулын гэр буюу Вердгүнгийн өргөрөө шилжчихэд нөгөө Маргарет буюу ээж нь бүр салгалжсан юмтай яах вэ? Кранцад ямар нэгэн зүйл тохиолдчихгүй дээ гэсэн ардаас нь ээшил гараад ирэх бөгөөд ээж ямар нэгэн асуудал байвал надад тайлгнаж болно штэ гэхдээ ээж үгүй ямар зүйл болоогүй. Гээ зүгээр юу ширэхгүй яваад өгөх бөгөөд харин ээшил туслахтаа андангуудаа юу басна талаар бүгдийг нь тайлгна. Манай 6 алуурч нь Уэлсийн ууланд алуусан байдалд алдсан. Үйлцэн нэг нь хамгийн бага хүйттэй хамт Лүвэн хот руу явсан гэж таамаглаж байна.
Үүний ард байсан хүн нь таны тамаглаж байснаар Маргарита татагтай байсан. Өөр зүйл байна уу? Хамгийн сүүл сонсон зүйлд маань хамгийн бага хувийг хааны өргөнд оруулсан гэсэн. Үүний дараагаас мэдээ хөрөгч холбогдох боломжтой болсон. Би энэ талаар аль хэдийн мэдчихсэн. Тэгэхээр чи миний дүүгийн талаар юу ч болж чадаагүй байх нэ. Гэвь саяны ээжлийн гаргасан хариу үйлдэлээс нь болонготой нөгөө цуслан дотор одохдоо төвний урам нь хугарчихлаа. Тэр хитэж урмыг нь хугарсан туслахуудаа дэрэгтэй байлгадаггүй. Би тэр бүх хичээл зүтгэлийнхэн дараа байр суурь тавьж өгч чадахгүй. Гэт ээшэл болохоор би өөрөө түүн рүү очиж бүх мэдээллийг нь цуглуул яа гэж хэлдэг. Тэгээд болохоор ээшэл чинь яг тэр манай саруултын тэр кранзыг дээрлэхэд байгааг ерөөсөө мэдэхгүй харин одоо туслахаа явуулж үүний талаар мэдээлэл цуглуулах гэж байгаа. Зөвлөл харин манай хэд рүү шилжих бөгөөд манай хэдийг яг нөгөө хүүхдээ атраад байж явахт нь гаднаас нь зэлэнгээ орж ирсэндээ чийш нэлийн том хэрэг тарж тээ. Гиснэ Сет болон Саруул хоёрын тулааныг зөвшөөрсөн бичгийг нь аваад өрөөд ирдэг. Сет тэр үнэхээр үнийг хийх аргаулчихсан юм уу? Юундаа сүржинээд байгаа юм те? 2-11 настай хүүхд хоорондоо зодлон л үз. Тэр 11 настай зүгээр нэг 11 наст биш. Тэгэхээр тулаан хийсэн юм. Гэлсэн 2 цагийн дараа баш таарнаа. Юу ч нөгөө тулдаг газарт хүрээд ирсэн байх бөгөөд яалтчгүй нэг тийм хөөрхөн тулаан зориултаа эстетон байж таардаг. Үүнийг нь бүр захирал үзгээр болсон байна. Би энэ мөчийг улаан хүлээж байлаа Саруулаа. Чам агш ирсэн гэж бодолтой байгаа гэдгийг мэдчихэж байна. Би гардан тулаан хүлсэн чи ганцхан ил дулаан шидийн сонголтол байдаг юм байл. Чи шид ашиглах юм уу? Чи ашиглахгүй бол би ч гэсэн ашиглахгүй. Болж байна. Чи надад таалагдчих байна. Гиснэ шууд Саруул руу дарах бөгөөд тэгвэл чамаагийн хэрсэн болох гэж харъя. Хэмжээнээс үл хамааран нэглэн хурд юм аа. Элтэн ч гэсэн түүний жингийг шингээж байна. Гэхдээ иймэрхүү жинтэй дараалдаг болох маш амархан. Гиснэ өнөөх тарилтыг нь амархан гэх чинь хаачдаг. Түн шиг хүнтэй тоолдож явхад чамд хүч хэрэггүй. Харин нэгт нямба байдлалж чухал. Гэлсэн Сет үнэхээр хүчтэй дарилтыг яалч гуараараас нэлгээсээр байх бөгөөд манай мандах зүгээр хаах тариудаа түүний бугууг нэвг болгочихдаг. Тэр доош ч гэсэн дарилтын хүчийг ашиглаж миний дарилтыг эргүүлэх гэж оролдож байна. Тэгсэн хэдий ч тэр ердөөл туйлзуурж чад ашиглаж байгаа үстэй. Гэлснэ манай Саруулын ард маш хурдан гарч ирэхдээ Саруул өөрийнхөө туйлзуур төрмөнд зүгээр шууд л далд хийстэй. Одоо зурглаар харагдаж байгаа ашлан түүнийг үүрээд шидчихдэг. Тэр ард агсан дээр нүтгэх юм хайш юм. Гэхдээ Сет газар тийм жамархан унахгүй байх бөгөөд өргөжлөл манай хүн рүү газраас нь шууд эргэлт хийстэй дайралт хийхийг оролддог. Тэр хурдан дайралт хийхийг оролдож байна. Сойрхолтой юм гэж. Сая юу хийсэн бэ? Тэр хүн муу юм уу? Би элдний төлөнд ялагдлаа Саруулаа. Харин би одоо юу ч болж өсөн ялах хэвээр. Би энэ тулаанд бүхнээ зориулах бол. Гиснэ цэлмэ хаянгуутай өсөн гараараа юм уу шидээр юм уу мэдгүй ямар ч шууд л манай хүн рүү дайрдаг. Чи ч гэсэн бүхнээ гаргаараа. Одоо шидээр тулах гэж байгаа юм бах та. Яасан зоригтой хөлтүүд вэ? Тэд хоёулаа шид болон элдийн урлагийг зэрэг ашиглахгүй байна. Саруул элдийн тулаанд ялчих шиг боллоо. Үнэхээр хэллээ. Сет шагархана би ранг A байсан. Харин Саруулын хийс. Ранкийг нь бодож үзэхэд бол нэлээд ойлгомжтой байна. Яасан чанга биетэй байх нь өндөр хэмжээст шид ашиглах үндсэн шаардлага. Сурагч Сетийн мана ранк 3 от. Бүртгүүлсэн бүх сурагч нар дундаас хамгийн өндөр. Одоо яах гэж байна да Саруулаа? Саруул, чи бүр хүмүүсийн анхаарлыг татах гэж ядаж явах шүү. Гэ яалчгүй сэлэнгэ болохоор манай хүн хүмүүсийн анхаарал татдаг байгаад нь үнэхээр дургу байдаг. Тэгээ яалтчгүй эн чин алгын багт байдаг те эн чин манан гэ те хүний анхаарал угаасаа татахгүй ийм даруухан байх хэрэгтэй байхгүй юу? Ойлгомжтой шүү дээ тэр нь. Эргээ тудаан дээр үйл явдлын шилжгээд нөгөө хүнийг Сет чин бүр үнэхээр хүчрэх гэдэг нь ойлгомжтой. Яалчгүй нөгөө нэг манарын ранк нь 3 буюу шидийн хүчээрээ манай хүнээс илүү байх нь ойлгомжтой байхгүй юу? Зурглаар харагдаж байгаачлан хараас нь айхлаар дайлтуудыг хийгээд байх бөгөөд манай Саруул зүгээр л үнэс нь болтдог. Сет чагархаа. Түүний манай ранк 3 од гэж үнэлэгдэж байсан. Гэхдээ энэ дайрлаас харахад тэр бүр 4 оттой шид ашиглаж чадна. Хаалт тавьж байгаа багш нарт хэцүү байгаа бах та. Зэ хэдий болтол зогтох гаяа. Энэ өгөр тэрүүгээр гүйж бяцхан харах шиг л дайрлуудаас болтох гэдэг юм. Би тэгээд надад дайрлын чи оногдох байсан юм уу гэсэн чинь өөдөөс нь дайчин хүн бултахгүй байх байсан юм. Бацаана. Чи ч гэсэн бацаан штэ. Гэсэн аматат гэт бүр айхтар шидийн дайралтыг явуулахар болно. Нэгсэн үнийг нь харснаа. Юу? Зэти манай ранк 3 од гэж утсан штэ. Тэр чинь 4 одтой шид байна. Чи юунаас болтож чадахгүй. За тэгвэл түүнтэй нөөрөлтэй хэлтэй. Ямар ч зураглал нөгөө Брайан руу шилжих бөгөөд манай хүн болохоор хөөрхий нөгөө ирлээ цөөхтэй чинь насраад тавьж яддаг.
Дүүнрийг асрах жоохон ядаргаатай байсан ч гэсэн ингэж хэрэг болно гэж юусоо бодсонгүй. Гүнжээ, хоол идэх цаг боллоо. Гээл дуудаад ирэх тарсан чинь нөгөөтгөн бүр амар том болцсон байдаг. Дөрөвхий бол энэ ирлий зөвхөн энгийн хүнээс хамаагүй л том болдгийг бид нар мэдж авнаа. Ямар ч тач нөгөө тулаан руу эргэж шилжих өгөөд манай хоёрын тулааных нь гадна талд нь хаалт хийсэн штэ. Нөгөө хаалтнаас нь бүр юу ч харагдахгүй битүү илсэл байгаад байдаг. Хам ологчаалт юуг эвдэрлээ. Илүү бихчвэл. Яа ч хоёрхан сөрөгч ийм хүчтэй байдаг байна. Захирал юу хийгээд байна? Ямар нухастай асуудал болохыг харахгүй байгаа юм бата. Захирлаа. Би жагад хаалтхуулаа зогсоох хэрэгтэй. Байц. Ямар нэг зүйл болоод байна. Гисэн манай сарууд болохоор нөгөө нэг айхтар дайрсан дайралтыг нь зүгээр нэг тийм хоосон дөхнөөстэй нөгөөх рүү шингээгээд аваад байдаг. Сар урт тулаан болгонд намайг гайхуулж байна шүү. Нөгөө нэг айхтар дайралтаа хүчтэй шийдэн гинтэл алга болчих бөгөөд дэрэг төрний хүмүүс нь юу вэ? Ишэд гэнэт алга болчихлоо. Тэр хар хөмлөгч гэсэн шид байсан юм уу? Би өмнө хизээ ээжээ тийм шиг сонсч байгаагүй юм байна. Тэр яг юу юм бэ? Сарууд нөгөөдгөн чи андаад. Яах юм? Өөрөглөх юм уу? Үгүй, би ялагтлаа. Итгмэргүй. Би илтийн тулаан болон шид хоёулын тэрний ялагчлаа. Сэтгэлээр унаж байна. Болж байна. Маш сайн байна. Би угаасаа сул дөрөвчөдөө тулцаар залхаж байсан юм. Бэлтгэл хийх урам орчихлоо. Хизээ гэдгийг нь мэдэхгүй ч эхэт тулалнаа. Тэр үед жийсэн тулааныг хүлээж авах нэцтэй. Гистер ямартаа чинь хоёрын тулаан маань өндөрлнөө. Манай сар болохоор гэрте хүрээд ирчихсэн чинь нөгөө нэг хүүхэд нь бүр амар хурдан том болцсон мөгөөд юу н биологинасаараа яг л 6 настай хөвгчиг болчихсон байдаг. Сарууд энэ байдлыг нь харснаа яах вэ? Луунууд тэдэрхий хурдан өсдөг шигсэн ийм хурдан өсдөх гэж юусаа бодсонгүй. Төөний хөсөкөд нэлийн хэцүү байх нь дээ. Сэлэнгийн хажуудаас нь болохоор би явна чөтгөрийн илдий чинь бол нуугаад өгч чаднаа. Гэхдээ наад хүүхдээ чинь нуух нь юу л бол. Чи өнөөдөр шиг ингэж юмхоо дураараа ажиллаад байх юм бол ер нь хэцүү шүү гэд. Манай хүнийг болохоор яагаад ингэж далдагнаад хүний анхаарал өвтөөд байгаа юм бэ гэд сэлэнгээ нийлэн зэмдэг хөнгө аястай байдаг. Тэгээ сэлэнгээ яг гаргахаа өмнө болохоор манай хүн сануулга өгнө. Тэгээ энэ сануулга нь яг ямар сануулга вэ гэхээр ер нь хөөгдөж болцсохгүй шүү гэсэн сануулга. Энэ сануулгыг нь болохоор захирал явуулсан байж таарнаа. Өмнөх амьдралд нь болохоор захирал түүнийг гэрлийн сатаанд ороочээ гэхдээ манай хүн айхтар тэнэг байсан ойлгомжтой байгаа байхгүй юу? Үгүй ээ би зөвхөн ахихын төлөө л зүтгэн гиснээр энэ саналаас нь татгалцсан байж таарна. Ихтэй хүмүүс чам тохирох зам шиг санагдахгүй байх юм. Шийч гэсэн мэдж байгаа л тоо. Тэгвэл чам зөвлөхөө өгье. Энэ замаар алхахад юу ч ирэхгүй. Чи сорилттой тулгасан ч эсвэл харигас хувь тайлбарт туулсан чи ямар ч шиг үрдэхгүй. Хэн нэгний хүүгэлдэ болж амьдрна гэдэг тийм л зүйл. Өөр дөнөө нь юу ч байсан гэсэн чи ахыгаа л буруутгаад дуусна. Гэт өмнөх амьдралд нь болохоор ингэж хэлж байсан юм байна лээ. Тэгээ саний саналгыг болохоор яагаад захирлаас явуулсан бэ гэхээр захирал ер нь бол манай хүндээ ярилцахыг хүсэж байгаа гэж ойлгож байна. Манай хүн дотор одохдоо миний өмнөх амьдрал тэгж хэлсэн юм чинь одоо юу гэж хэлэх вэ? Залуу эзэнтэй. Хоёулаа энэ хүүхдэд нэр өгөх ёстой юм шүү. Нэр гинэ. Тийм ээ. Хоёулаа түүнийг жаалаа гэд байдуудаад гэж болохгүй шүү дээ. Нана. Яаж вэ? Гиснэр одоо хэдүүрээ цааш тааж гисэн энэ охиныг наана гэж дуудаж явна шүү. Зөргөл хаан тулсан актемын захирлын өрөөр шилжнэ. Сарвал. Түүнийг ирээдүйдээ гэж мэдсэн ч гэсэн нэг удаа хар бөмбөрцөг ашиглаж 4 удаа шид сурна гэдэг аимшигтай их авьяастай юм гэж. Гэхдээ түүнээс тийм ч хизээлүүлэх шаардсан юм шиг харагдаагүй. Би чамайг хязгаараа мэдхийг хүсэж байна. Сарвала. Күндэл китл. Боёо актемийн захирал. Тэр одоогийн хаан Диан Северост багшилсан. Мөн сүүлийн хатан Диана Кязлийн аав. Кязл дэлхийн цөөн хэдийн 9 оттой шидний нэг. Диана Кязлд үгсний дараа зөвхөн актемийн сурагч нарын боловсролд анхаарал хандуулж байгаа. Надад түүний талаар мэдхийг хүссэн ганц л зүйл байгаа. Би үргэлж түүнийг инх тавины төлөө тэмцэх гэж боддог байсан. Гэхдээ тэр гинтэл хаасны суудлын төлөө тэмцэнд хөндлөнгөө суралцсан. Гэхдээ аасан өөрсдөгдөөгүй л юм лээ. Гисэр манай хүн яг захирлын өрөөр орох гэхдээ 9 одтой хаалт тавьчихсан байдаг. Дөвнийг нь болохоор зүгээр манай хүнийг шалгаж байна гэж ойлгож болно. Сар дотор одохдоо. За яхаа. Хэрвээ энэ шалгалт юм бол оролдоод үзье л дээ. Одоо яах гэж байна? Зөвхөн агуу шидтэн л ийм хаалтыг ивдэж чадна. Гэсэн чинь манай хүн нөгөө хаалтыг нэвлэхөө зүгээр цонхоор нүсээр дураад ирдэг. Көндөл захирлаа. Би бас харуулаа. Шинэрхэн сорогч. Би гомдолтой санал нийлэхгүй байгаагаа илтгэх гэж ирлээ. Тэр хаалтыг үл таваад цонхоор ороод ирлээ. Би энэ удаа ялагдлаа. Санал нийлэхгүй байгаа. Тийм ээ. Захиад танаас ирсэн гэж байна лээ. Гэхдээ гадна байгаа хаалтыг хараад нэг зүйл дээр итгэлтэй боллоо. Анхааруулах захианы ердөөл миний аюусыг шалгах гэсэн шалгалт үсттэй. Тийм ээ. Зэрлэг боломд байсан чи авьяасаа бодолж харуулж чадлаа. Гэхдээ би анхааруулга буцааж авахгүй. Чи намайг өөр ядгах гэж оролдох болно. Гэхдээ манай мандах хэлэхдээ
Та хаан тусыг хэлхийг хүсэж байгаа юу? Эсвэл гэр бүлтэй хүндэл авчрахыг хүсэж байгаа юу? Их зөрөгтэй асуулт байна. Аль нь ч миний санаа зовнил биш. Тийм үү? Тэгвэл Дион хааны үхлийн дараа 3 дахь юм уу 4 дахь ханхуу 1-р ханхуугийн оронд хаан ширээн суух гэж оролдох юм бол та альж талд орохгүй юм уу? Чи зөвхөн нэг зөрөгтэй юм биш юм гэж. Чи бие тоос юм. Би ээжлийн хүүхэлтэй байсан гинэ. Та өнгөрсөн надаас тийм ч өөр гэж бодохгүй байна. Миний өнгөрсөн амьдрал хаан ширээний төлөв тэмцээлд Көөндөл 1-р ханхуу Леонела Северусыг хаан болох гэж холонтой үзүүлсэн. Леонел харгас хорон хүн байсан. Тэр бүх аханд үсээ алсан. Харин Көөндөл энэ бүхнийг эсэргүүцэх үед тэр төөнийг хаан тулсаас урвсан гэж гүтгээд цаасан ял өгсөн. Тэр хин нэгний ирээдүг гээгэлэг болох гэж зүтгээд тухайн хүн нь өөрөөс нь орвсон. Утгагүй манайха болж үз. Сүүлийн 100 жилийн их тавин тийм амархан юм дуна гэж бодоод байгаа юм уу? Чамаа гоц ухаантай гэж боддол өчүүгэн тэнийг амт юм байж. Үнэхээр тэгж бодож байна. 1-р ханхуу 2-р гүнжийн ээж өвчнөөс сууж натаарсан. Бас 3 болон 4-р ханхуу нар 1-р ханхуутай энэ зэрэгцэн. Кассандра хатны Нефлес гэр бүл. Ирэх мэдэл маш их шундаг гэдгээр алдартай. Гэгтний ялчгүй нөгөө захирдан дотор удахгүй 11 настай хүүхэд ихэд одоогийн байгаль улс төрийн шалтгааныг бүгдийг нь мэдчихвэн. Тэгээ өөрөлдөл нь чи яг яах гээд байгаа юм бэ гэхдээ хоёулаа тохиролцсон юм. Хэрвээ та өөрийнхөө сар болгыг буцаагаад авчих юм бол би танд улс төр болон бүх зүйлдээ танд тослолнаа гэсэн чинь захирал түүнд хандангуйтай. Чи их бардаж байх шүү. Чамд одоо туслах ямар хүч байгаа. Өөр юм бардам цагийн хэмжээг мэдэр. Гэхдээ манай хүнээ дээрээс шүүх тогтоох гэж гиснэ шид ашиглаад тагтаг. Тололмор байгаа мó захирлаа. Тэгэхээр энэ үрээд энэ үеийнхэн бардыг дуусгаж байна. Тэгэхээр та хэд маань лайк болон subscribe ба хэрвээ 8000 лайк хүрэх юм бол дараагийн бардыг шууд оруулъя. Тэгээ мэдэж байгаачлан өөр нэг арга нь юу вэ гэхлээр мэдрээч яг одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа данс руу donation буюу биднэр зүгээр л дэмжлэг илгээхвэл аль болох хурамчсандаа мэдээж дараагийн бардыг хурдан оруулахыг хичээе заа юу. Тэгээд өөр нэг хэлээд байгаа юм байхгүй. Энэ хүртэл дүнцэн дээр үнэхээр баярлалаа. Дараагийн бартаар уулзлаа. Түр баяртай.